Улсын хурл засгийн газарт ийм чиглэл өгч болохгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийг нийт газар нутгийн 30% болгоно гэсэн зорилт байгаа. Засгийн газар энийг биелүүлэх ёстой. Тэр битгий 21% нь тусгай хамгаалалттай газар нутаг байгаа. Монгол улсын газар нутгийн. Энийг 30% өргөх үүрэг даалгавар аваад ажиллаж байгаа засгийн газарт энийгээ асаад тэр уул уурхайг одоо тусгай хамгаалалттай газар нутаг дээр цоолоод дунд нь хэсэг газар гаргаад алтыг нь гаргаад иргэдэг ийм асуудал байхгүй. Өнөөдөр энэ олон байгалийн доройтол маш олон зүйлүүд буруу явж байгаа. Тийм болохоор энэ Дамжин Нямсайд засгийн газар өөрөө нэг бодлоготой биш байгаа энэ тохиолдолд Дамжин Нямсайдын энэ оруулж хэлээд байгаа энэ зүйлийг дэмжих боломжгүй.